Нийслэлийн шинжлэх ухаан үйлдвэрлэл инновацийн газар үзүүлж байна. Усаа ухаалгаар хэрэглэе. Өнөөдөр дэлхийн 7 тэрбум хүний 5-1 нь буюу 1.2 тэрбум хүн цэвэр усны хомсдолд орж өдөртөө 25-аас 30 мянган хүн цангаж өгдөг гэсэн судалгааг нэгдсэн үндэсний байгууллагын тайланд дурдсан байдаг. Эдгээр хүн амн ажил хөдөлмөр эрхлэж сурч боловсрч хөгжихөөс илүү усны төлөө тэмцсэн өдөр хоногийг өнгөрүүлдэг. Хүний буруутай үйл ажиллагаанаас болж өдөр эрэх тусам усны нөөц багасч хомсдолд орсоор байгаа бөгөөд энэ хэвээр үргэлжлэвэл 2030 онд дэлхийн хүн амын тэн хагас нь цэвэр усны хомсдолд орно гэсэн судалгаа гаргажээ. Манай улсч мөн энэ асуудал аюулын харанг дэлдэж хаалганы өмнө иржээ. Мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар жилбэр олон тооны гол мөрөн, нуур, булаг шанд ширэгжээ гэсэн мэдээ чихэнд танил болтлоо сонсогддог. Гэсэн ч манай улс шиг цэвэр усаа уул уурхай, газар тариалан үйлдвэрлэл үйлчлэгээнд ашиглаад асгадаг тансаг улс дэлхийд байхгүй. Ер нь Улаанбаатар хотод толгомж байгаа асуудлын нэг бол яхаар байхгүй цэвэр усны ондны усны нөөцийн асуудал байгаа. Ер нь бид нар одоо энэ төр шийдэлтэй арга хэмжээ авахгүй 2030 он гэхэд Улаанбаатар хотын цэвэр усны хэрэглээний асуудал бол одоо толгомжтой асуудлын нэг болж босч ирнэ. Монгол улс шиг ахуйн хэрэглээнд одоо хэрэгжилж байгаа усаа цэвэр ондны усаар одоо хэрэгэлдэг улс өнөөдөр дэлхий дээр Монголоос өөр улс байхгүй. Байхгүй гэхдээ бараг болно. Дэлхийн бүх улсууд саарл усны хэрэглээгээ дахин ашиглаж байгаа. Ахуй хэрэглээндээ бүгд саарл усны хэрэглээг ашиглаж байгаа. Тэгэхээр энэ техник технологи руу бид нар орох ёстой. Тэгээд энийг болохоор бид нар тийм инновацлог одоо байдлаар техникийн шийдлийг олж одоо Улаанбаатар хотын энэ орон сууцны ахуй хэрэглээний усыг дахин ашиглах байдлаар бол зохион байгуулах ёстой байна. Энэ ажлыг бол одоо танаа дээр бас сайн үр дүнтэй хийж хэрэгжүүлэх. Хөгжил гэвэл ер нь усаа эрхэмлж, усаа зөв зохицуулж, усыг үр ашигтай зарцуулах, усыг үнцэнтэй одоо болгож үр хөвгтөө зөв одоо тийм суур хүмүүстийг олох. Ус гэдэг нь үнгүй зүйл ох биш шүү дээ. Ус чинь өөрөө амьдралыг одоо бий болгож байгаа их булаг. Дэлхийг ч гэсэн өнөөдөр шинэ хур одоо байгаль дэлхийн хураа болгоод дэлхий одоо өнөөдөр хичнээн сайхан өнгө зөмжөө засч байгаа. Тэрнтэй адилхан. Хүн усгүйгээр өөрийгөө төсөөлөх ч арга байхгүй. За нийслэл Улаанбаатар хот маань байгуулагдсан цагаас эхлэн унд ахуй одоо үйлдвэр үйлчилгээндээ газрын гүний цэнгийг усаа одоо 100% ашиглаж ирсэн. За одоо ч мөн ашиглаж байгаа. За энэ арга барилаас одоо бид одоо өөрчлөж салахгүй бол хот маань нөөхөөсөө одоо сонголтгүй болно гэж эрдэмтэд маань одоо үздэг. За Улаанбаатарчууд бид одоо газрын гүний усныхаа тогтоосон нөөцийнхөө ихэнх хувийг одоогийн байдлаар бол ашигласан байгаа. За үлдсэн нөөцөө ухаалгаар одоо хэрэглэж саарл усны хэрэглээг нэн яралдаа нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага бол бидний өмнө тулгараад байна. За Монгол улс бол энэ усны нөөцөөр нэн ядмаг нөөцтэй орны тоонд бол орж явдаг. За нийт нөөцийн бол 90 орчим хувь нь бол гадаргуу ус бол байгаа. За үлдсэн одоо 10 хүрэхгүй хувь нь бол газар доорх одоо ус бол байж идэг. Гэтэл ус ашиглалтын одоо 90 гаруй хувь нь газар доорх ус ашиглаад гадаргуу ус маань ерөөсөө ямар ч ашигладгүйгээр одоо гадагшаа 2 хөрш рүү ингээд урсаад явчихж байгаа ийм байдалтай байгаа. Газрын гүний ус хэрэглэж байгаа учраас тогтоогдсон нөөц маань бол хязгаарлагдмал байж байгаа. 286 мянган метр куб ус. За энээс их хэрэглээ даваад ирэх юм бол одоо байгаль маань нөхөж тэр газрын дорх гүний усыг нөхөж өгөх хугацаа бол ер нь байхгүй боломжгүй гэж ер нь бол ингийн эрхлэлийг тооцож байгаа. Тэгэхээр одоо бол Улаанбаатар хот нийт одоо усныхаа 56.9% нөөцийг бол одоо хэрэгэлсэн байгаа гэсэн ийм судалгаа бол байдгаа. Зарим айл одоо нөгөө сантехникийн гэмтлээс болоод өдөржингөө усна ингээл туслаатай байж байдаг, гоожоод байж байдаг гих мэтчлэнгээр ерөөсөө нөгөө усаа хайрлахгүй байх гэсэн үг л дээ. Тэгэхээр бид бол одоо усаа л хайрлах хэрэгтэй болж таарад байгаа. За миний бас нэг бодоод байгаа зүйл бол одоо энэ хуучин зөвлөл бод ус гэж байхад нэг харуулсан тохой буюу гажууртын ихэд Оросын зөвлөлтийн хуучин эрдэмтэд бол ялангуяа Улаанбаатар хотын дээд одоо цэвэр усны их хүүсвэрийн тийм төслийг хэрэгжүүлэх юм техник эдийн засгийн үндэслэл боддоор гарсан байна. Энэ яг хөөхлөр гачууртын ихэд буюу туулын ихв тэнд нь одоо жишээ нь газар зүйн байршлын хувьд жишээ тохиромжтой байлаа. Хоёрдугаар шийдлийн хувьд бол нөгөө том нуран байгууламжийг бий болгох. Тэгээд туулгуудын урссыг сайжруулах. Ахаа цэвэр усны нөөцийг бас тэнд давхар хадгалах гэсэн ийм байралтайгаар ер нь Улаанбаатар хотын
2 дундны их усүр гарна гэж харж байгаа. Нэгдүгээр гачууртын ихэд буюу дээд дундны их усүр цэвэр усны, нөгөөх нь доод дундны их усүр буюу магнез хөрөлтийн сангаар хийж хэрэгжүүлж байгаа. Тэгээ энэ эдийг одоо нэвтрүүлж хэрэгжүүлснээр бид нар дэлхийн одоо бус улс орнууд жишээ нь одоо гамшигын хэмжээнд татсан шүү дээ. Азийн зарим улсууд байна, Африкийн улсууд байна. Ер нь бол тийм усны хэрэглээгээ тэгээд одоо ерөөсөө ямар үнэтэй зүйл, ямар үнэт одоо зүйлүүдэд бид нар зүгээр үнгүй юм шиг одоо ингэж урсгаж одоо өргүү зарцуулалт хийж гин, үнгүй одоо жишээ нэгэ дахин ашиглахгүй, тэгээд байгаль орчин болон хүний одоо нэг хүрээлэн байгаа амьдралын чанарт чинь хамгийн чухал зүйл бол цэвэр усны асуудал. Бид нар бол өнөөдөр мэдээж хөрөнгө санхүү мөнгө уулуурхай гэж зөндөл хүмүүс ярих баг. Тэгээ усгүйгээр өнөөдөр дэлхий дээр бид нар хүн шөрийн амьдрахад хөвгт. Бусад одоо жишээ нь төрлийн одоо үйлдвэр үүсгэх нь явахд ч гэсэн одоо бас их хөвгт. Тэгэхээр усыг өнөөдөр бид нар дээд зэрэгээр арилгын хэмнэх, хоёрдугаарт бид нар өндөр технологи, инновац техникийн шийдлэр одоо бас дахин саарл тушаа ашиглах ийм технологиор Улаанбаатар одоо яаралтай орох ёстой. Тэгээ өөрөө чи хариуцж байгаа салбар учраас энэ дээр өнөөдөр бид нар инновац технологийн шийдлийг арилтаа гаргаж байна. Байгаль орчин аялал жуулчлалын яамны тогтоосон нөөцөөр бол нийслэлчүүд хоногт усан хангамжийн 218 гүний худгаас 259,000 куб/м ус ашиглах боломжтой юм. Одоогоор хоногт 150 орчим мянган куб/м ус олборлон нийлүүлэгдэж байна. Их усрын хувьд гэх юм бол төвлөрсөн томоохон 7 их усүр, за тусдаа байралтай 3 их усүр, нийт 10 их усүрөөс Улаанбаатар хотын хэрэглэгчдийг ундахын стандарт тохирсон усаар бол хангаж ажилладаг. За энэ их усрын батлагдсан нөөцүүд нь бол хоногт 286 мянган метр куб усыг олборлохын нөөцтэй, тогтоогдсон нөөцтэй ийм их усүр. За өнөөдрийн байдлаар бол хоногтоо 152 мянган метр куб усыг олборлоод хэрэглэгчдэд түгэж ажиллаж байна. Энэ 150 орчим мянган куб/м усны 8 мянган куб/м нь үйлдвэрүүд, 29 мянган куб/м нь аж ахуйн нэгж байгууллага, 4500 куб/м нь гэр хороолол нийлүүлэгдэж байгаа бол ихэнх хэсэг нь буюу 95 мянган куб/м ус нь зөвхөн орон сууцны аялал өрхийн хэрэглээнд зарцуулагдж байна. Хүн ам усны хэрэглээг байршлаар нь харьцуулбал гэр хороололд амьдардаг нэг хүн өдөрт 8 литр ус ашигладаг бол орон сууцнд амьдардаг хүн өдөрт 127 литр ус ашиглаж байна. Яг одоо өдөрт нэг хүн дунджаар одоо хэдэн литр ус зарцуулдгийг та бүхэнд илгэцэн дээр харж байна. За дундаж нэг хүн бол өдөрт одоо 0-ийнхаа бочкинд бол 46 литр усыг, за ваан шүршүүртэй бол 44 литр усыг, хувц суугаалгандаа бол одоо 17 литр орчим усыг буюу одоо 12%-ийг, за цэвэрлэгээний усалгаанд бол 11 литр буюу одоо 7-оос 9%-ийг, аяг тавг угаах, за биеийн ариун цэвэр гээд ингээд 9 литрийг, за хоол хүнсэндээ 3-аас 5 литр, за бусад 8 литр гээд ингээд өдөрт бол дунджаар 127-оос 150 литр усыг бол одоо нэг хүн өөрийнхөө одоо дундаж хэрэглээндээ бол зарцуулдаг гэсэн ийм судалгаа хийж байгаа. За ер нь бол орон сууцнд амьдарч байгаа айл өрхийн усны хэрэглээ бол маш их өндөр байгаа. За үүнд олон одоо хүчин зүйл нөлөөлж байна гэж бид үзэж байгаа. За жишээлбэл айл өрхүүд маань хэрэглэж байгаа усныхаа талаар бүрэн мэдээллээр одоо хангагдаж чаддгүй учраас усны хэрэглээг хянах боломжгүй. Зарим одоо айл өрхүүд усны тоолоор тавигдаагүй задгаа усны хэрэглээтэй. За ахуйн хэрэглээнд хэрэгэлсэн усаа шууд одоо хаягдал ус болгодог. За үндсэн нэг шугам хоолойтой гэсэн шалтгаанууд бол байдаг. За үүн дээр манай газрын зүгээс ямар одоо технологийн шийдлийг санал болгож байгаа вэ гэхэлэр айл өрх бүрт усны одоо нэгдсэн ухаалаг тоолуурыг нэвтрүүлэх, за угаалтур болон одоо шүршүүрийн усыг цэвэршүүлэн суултурт дахин ашиглах замаар цэвэр усны хэрэглээг багасгаж, саарл усны одоо хэрэглээг нэвтрүүлэх гэсэн үндсэн хоёр зорилтыг тавин ажиллаж байна. За ингэснээр Улаанбаатар хот маань цэвэр усны хомсдолд орохоос бүрэн сэргийлж чадна гэж бид харж байгаа. Усаа ухаалагаар хэрэглэе. Нүүдэлчин соёлоос өөрийн хөгжил рүү эрчимтэй шилжсэн нийслэл хотод маань хүн амын төвлөрөл нэмэгдэж, өндөр барилгууд сүндрэлхийн хэрээр нийтийн орон сууцнд амьдрах иргэдийн тоо өссөөр байна. Энэ хэрээр бид усны зөв зохистой хэрэглээг дадал болгож хэрэглээг хямх шаардлага тулгараад байна. Ус ашиглагч аж ахуйн нэгж байгууллага болон нийтийн орон сууцнуудад зориулсан усны тоолуурын тухай журам стандартууд байдагч
орон сууцнд амьдардаг 203 мянган орчим айл өрхийн 111 мянган өрхөл усны тоолуур хэрэгэлдэг байна. Тэгэхээр одоогоор бол Улаанбаатар хотын хэмжээнд ухаалаг тоолуур одоо шууд тавих боломжтой 92 мянган одоо задгаа усны хэрэглээтэй айл өрхүүд бол байгаа. За манай 111 мянган өрхөөс усны тоолууртай нь бол 79.5% нь усны тоолууртай. За үлдэгдэл 20% нь ямар хүмүүс үлдчихэд байна гэхээр нэгдүгürt нь инженерийн шугамшилжээний хувьд хүндрэлтэй. Нэг айлын дараагаас 4-5 айл хангагддаг юм уу юм. Инженерийн шугамшилжээний хувьд хүндрэлтэй айлууд үлдчихэд байна. Хоёрдугаарт нь болохоор ерөөсөө тоолуур тавилах сонирхолгүй. Одоо юу гэдгийг 3% байраад гурван тус-тусад нь түрээсэлдэг ийм хүмүүс үлдчихэд байгаа. За энэ нийслэл дээр байгуулагдсан ажлын хэсгийн өрөөнд бол бид нар яг энэ айлууд руу чиглүүлсэн нийслэлийн иргэдийн төлөөлөгч дурлалын тэргүүлэгч юм уу засаг даргын захирамж гаргах шаардлагатай байгаа. Яагаад ийм шаардлагатай вэ гэхээр бид нар тухайн айлд ороод усны тоолуур тавиулахаар одоо ийм санал тавьдаг боловч ямар хууль эрх зүйн үндэслэлээр манай тоолуур тавиулах гэж байгаа юм бэ? Би бол ерөөсөө тоолуур тавиулах үндэсгүй тэгээч би задгаагаар одоо усныхаа төлбөрийг төлж байгаа гэдэг үндэслэлээр явдаг. За энэ ам бүлийн тодорхойлтыг болохоор анх шатны нэгж бол хорооны засаг даргын тодорхойлолтоор явдаг байгаа. Гэтэл энэ хүнний тодорхойлолтоор болохоор тухайн байранд нэг хүн амьдардаг гэдэг. Гэтэл бодитдл дээр энэ дээр болохоор цаана 10-15 хүн байгаад байдаг. Ийм хүндрэлтэй асуудал байдаг. Хязгаарлагдмал хэрэглээг хязгааргүй хэрэглэсээр байх уу? Нийт оршин суугчдын усны хэрэглээнд тавигдах хяналтыг 16 хэрэглэгчтэй үйлчлэх төвийн 160 орчим байцаагч хяналт тавин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл нэг байцаагчид 600-аас 650 айл өрх ногддог. Ачаалал маш их учраас тоолуурын заалтыг хэрэглэгчдэд мэдээлэх боломж хомс байдаг. Би бол айл өрх бол 877 айл өрхийг хариуцдаг. Аж ахуйн нэгж болохоор 88 аж ахуйн нэгж хариуцдаг. Ерөнхийдөө тоолууртай айл нь бол 160% тоолууртай байдаг. Тоолуур авахд бол хүндрэл бол маш их байдаг. Айл дотроо байдаг учраас айлын хаалга тогшихоос ахгуулаад манай орон сууцны нийтийн аж ахуй удирдах газрын хувьд бол нийт 79.5% тоолуур маань дандаа механик тоолуур байгаа. Тэгээд эдгээр маань байршлын хувьд болохоор их хүндрэлтэй цэг тавигдсан байгаа учраас манай борлуулалтын байцаагч гэдэг юм уу тухайн заалт авах ажилтан манай заалт авахд бас хүндрэлтэй зүйл ажиглагддаг. За усны хэрэглээнээс болоод байцаагч болон айл өрхүүдийн дунд маш их маргаан үүсдэг. За усны тоолуурууд нь ихэвчлэн айл дотроо одоо байрлуулсан байдаг болохоор заалт бичиж одоо байгаа байцаагчдад айл өрх бүрээр заалтаа бичих одоо ийм шаардлага үүсдэг. Энэ нь бол одоо үндсэндээ нэг байцаагч бол одоо 650-аас 700 өрхийн одоо усны тоолуурыг одоо сардаа бичдэг нь бол маш их хүндрэл үүсдэг. За нөгөө талдаа бол энэ одоо механик гар ажиллагааг халж одоо бид технологийн шийдлийг нэвтрүүлэх гэсэн ийм одоо зорилтыг тавин ажиллаж байгаа. За нөгөө талаас бол одоо хэрэглэгчдэд тохирсон ухаалаг шийдэл байдгүй нь иргэдэд одоо цэвэр усныхаа хэрэглээг хянах боломж байхгүй учраас хэрэглээ өндөр одоо гараад идэг бас нэг ийм тал байдаг. Ер нь бол цэвэр ус бохир усныхаа усандаа хэдэн төгрөг яаж төлөөд байгаа задаргаагаа бол нарийн сайн мэдэхгүй. Зүгээр нь ерөнхийд нь хэдэн төгрөг байна гэдэл төлөө явдгаас ч нарийн задаргаагаа бол мэддэггүй. Уг нь бол одоо сарынхаа хэрэглээг бол одоо дэлгэрэнгүйгээр харах маш их сонирхолтой байдаг. Энэ мэдээлэл бол харж чаддаггүй. За оршин суугчид цар бүр одоо заалтыг бас тодорхой одоо байцаагч нарт мэдээлэх нь төвөгтэй гэдэг. За ийм тулгамж байгаа асуудлууд бол байнга одоо үүсдэг. Сайн байна уу та? Би тоолуурын заалт авах гэсэн хаа. За. Манай энэ айл бол халуун үтэн усны 2 тоолууртай 16 онд ашиглалтанд орсон байраа. Энэ одоо ингээ халуун усныхан заалт нь 104 байна. Хүүтэн ус нь болохоор энэ 524 байна. Ингээ сар болгоны тогтмолын 5-аас 15-ны дотор бид нар заалт авч эхэлдэг айлаад байна. Өдөрт би нэг 3-аас 4 байрын заалт авдаг. Зарим айл нь задгаа, зарим айл нь тоолууртай байруудаа нийтдээ би 3-аас 4 байрын айлын заалт авдаг. Халуун үтэн усны маань тоолуур бол дотроо байрладаг байрны өрөөнд дотроо. Тэгээд сардаа одоо манай юу маань бол ковид гарснаас хойш бол одоо утсанд мессежээр төлбөрийн мэдээлэл маань ирдэг болсон. Одоо сарын манай төлдөг төлбөр дунджаар нэг 35-аас 39 халаалт ирсэн үед бол нэг 50,000, 50-60 мянга хавцаа гардаг. За манай байранд бол ерөнхийдөө айл болгон усны тоолууртай байдаг. Гэхдээ усны тоолуур дайлаа гээд өдөр болгон гэртээ хүн болгон байж чаддгүй.
За тэгээд аль болох уцаар бидрээс авах гэдэг. Бид нар ажил төрөлтөө улсууд гэртээ байх боломж олцоо бага. Орой гэрт ирсэн дараа бол тэд нар бүгд өөрсдөө ажиллаад харцсан байдаг. Тэгээд бидэртэй холбож чадахгүй. Тэгээд автоматар бичих асуудал гарч ирнэ нэгдүгээр. Хоёрдугаар бага насны хүүхдүүд гэрт байвал тэгээд ямар хүн ирж байгааг мэдэхгүй. Хаалгууд тогшоо заал тавна гэж таньж мэдэх хүмүүс зөндөө орж гарч байгаа шиг байна. Тэгээд энэ асуудлаа шийдээд одоо нэг арай технологи хөгжиж байгаа. Тийм болох төр онлайн хэлбэрээр ч юм уу ямар нэгэн хэлбэрээр холбоод айлуудын хаалгууд тогшихгүй нүдэхгүй уцаар нэг хүнд төвшүүлэхгүй. Тийм байдлаар энэ асуудлыг шийдэж өгвөл бас ард иргэд биднэрт хэрэгтэй байна. Гэхдээ яг одоо ингээ хэрэгсэн юм бол энэ гадна талд нь тоолуур одоо энэ цахилгааны тоолуур авдаг шиг ийм тоолуур тавьчихвал болох хэрэгтэй байна шүү дээ. Нэгдсэн. Халуун ус ашигладаг гадна талаас араа явдаг тийм хийчүүл бүр илүү л хэрэгтэй байна. За дээрэс нь одоо юу гэдгийг 21-р зуунд бол жоохон ухаалаг байх хэвээр усны байцаагч нар маань ингээл айлын хаалга тогшоол орж ирж идэг тий. За нөгөө нэг мессежээр тоолуураа явуул гэж хэлж идэг. За нөгөө айл нь эзгүй байх юм бол тий нөгөө айлаа задгаагаар нь биччихдэг. Ингээд нөгөө нэг бас нэг сарын нэг 20,000 төгрөгийн зөрүү гарч идэг гих мэтлэнгээр энэ одоо асуудлуудыг бол одоо яаралтай шийдэх ёстой. Уцаар одоо жишээ нь манайхаас уцтаж эсвэл авдаг, эсвэл өөрсдөө ирж авдаг байхгүй тоолуурныхаа юг заалтыг. Тэгээд тухайн үед бид нэр өөрсдөө хөдөө явсан байхгүй. Тэгээд ирэхэд яг тэр нөгөө 1-2 сард гардаг төлбөр адилхан гараад ирэнгүүт манайх одоо ингээд хөдөө гадаа явцсан нэгдүгээр, хоёрдугаарт ингээд тоолуурынхаа хэмжээг өгөөгүй жахад явнаас харж ингээд ийм өндөр төлбөртэй гаргаж байгаа юм бэ гэсэн чинь танаа л хэрэглээ штэ гэж хэлжсэн. Ер нь бол иймэрхүү тохиолдолд айгүй их одоо хэрэглэгч биднэрт айгүй их эргэлзээ төрүүлдэг. Яа тэгвэл тэд нэр өөрсдөө ер нь зохиогоод ингээд бараг л тавих магадлал өндөртэй байдаг байхгүй юу? За усны төлбөр тооцооны хувьд бол тоолууртай болон задгаа хэрэглээтэй айл өрхүүдийн хооронд бол асар их одоо зөрүү бол гарч байгаа. За үндсэндээ бол одоо тоолууртай айл өрхийн цэвэр бохир усанд одоо сард 16,700 орчим төгрөгийг дунджаар төлдөг бол задгаа одоо усны хэрэглээтэй айл өрх бол сард дунджаар 35,000 орчим бол одоо мөнгийг усандаа одоо зарцуулдаг гэсэн ийм бол судалгаа байж байгаа. За үүний зөрүү бол одоо тоолууртай болон тоолуургүй айл өрхүүдийн усны хэрэглээний одоо үн төлбөрийн зөрүү бол 20,000 төгрөг орчмоор сартаа бол зөрүүтэй байна гэсэн ийм судалгаа бол байна. За манайх энэ байрыг хөдөлтөж аваад одоо гэнэ. Тэгээ энэ байр нь анхнаасаа тоолуургүй баригдсан байрлал юм байна. Тэгээ ам бүл манайх төрүүлээ. Энэ дээр халуун хөдний ус нэг задгаагаар бичээд нэг 50,000 төгрөг төлөгддөг. Энэ бусад энэ тоолууртай айлуудыг одоо жоохон алдан гихтэй. Цаашдаа энэ байранд бол тоолоор тавих ч бас сайн л байна. Энэ бүх мэдээлэлээс харахад нийслэлчүүд бидний өмнө нэн тулгамдж байгаа асуудал бол орон сууцны айл өрхийн цэвэр усны зарцуулалт өндөр, үнэлгээ тариф бага, хууль эрх зүйн орчин бүр дээгүүр, хэрэглэгчид усны зарцуулалтын мэдээлэл байдгүйгээс усны хэрэглээгээ бүрэн хангаж чаддаггүй. Хэрэглэгчдэд тохирсон хялбар ухаалаг шийдэл байдгүй зэрэг нь хаана хүндрэл учруулж байна. Үйлдвэр инновацийн газар одоо энэ цэвэр усыг хэмнэх гамнах тал дээр за дээрэс нь энэ орон сууцны айлуудынхаа энэ тоолуурын асуудал дээр бас нэгэн төслийг нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурлаар ороод батлуулсан. Одоо энэ дээр бас ажлын хэсэг гараад ажиллаад явж байгаа. За ингээд ус сувгийн удирдах газартайгаа хамтраад энэ айлуудыг тоолууржуулах ажлыг бол маш яралтай их шаардлагатай. Цэвэр бохир усны тоолуургүй орон сууцны айлууд бол маш их байна. 90,000 тий. За ингээд 92,000 өрх бол тоолуургүй байна гэхлээр нөгөө усны задгаа хэрэглээгээр явж байгаа гэсэн үг. Ингэхлээр нэгэнт задгаагаар бичүүлж сарынхаа нөгөө цэвэр усны төлбөрөө төлж байгаа юм чинь усаа бол хэд задгаа хэрэгжилж байна гэсэн үг. Одоо гойжуулаад орхиж байна. Одоо үндсэндээ задгаа хэрэглээ гэдэг нь байна. Тухайн одоо айлд хідэн ам бүл байна. Хүнийхэн тоогоор яг ингээд тооцчихж байгаа тий төлбөрийн. Тэгэхээр үндсэндээ саяны одоо таны хэлдэгтэй харьцуулаад ингээд хэлэхэд энгийн усны одоо хэрэглээний тоолууртай айл болон задгаа хэрэглээтэй одоо тоолууртай айлын хооронд 20,000 төгрөгийн зөрүү орчих сар болгоо. Энэ бол өргүү зардал байхгүй. За тэгэхээр эхний ээлжинд бол энэ 92,000 өрхийн задгаа усны одоо хэрэглээн дээр бол ухаалаг тоолуур нэвтрүүлэх. За үүнийг бол одоо нэгдсэн SCADA системтэй холбох ийм бол боломж байж байгаа. Энэ тоолууд өвчлөлтэй тоолууруудыг Монголд хэрэглэх
боломж, нөхцөл бололцоо ер нь бол одоо бол бүрдсэн гэж харж байгаа. Одоо 3G, 4G сүлжээнүүд тийм ээ мэдээлэл дамжуулах. За дээрээс нь шилэн кабелууд байна. За дээрээс нь энэ цахим ухаалаг тоолруудыг бол хэрэглэх нь зүйтэй ийм боломж бол нэгдсэн гэж бол байгууллагын зүгээс бол харж байгаа. Од гэрэл докторийн хувьд болохоор одоо яг энэ чиглэлээр интернет 4G одоо технологиг ашиглаад за дээрээс нь бол айл болгонд одоо хөвчлэн интернет байдаг болсон тийм интернеттэй болсон. Тийм учраас айлын одоо тэр Wi-Fi төхөөрөмжийг ашиглан одоо усны мэдээллийг боловсруулах за одоо веб хуудас болон одоо аппликейшн руу бол мэдээлэлээ татаж боловсруулж явуулах тал дээр бол туршилтаар одоо хоёр одоо зүйлийг бол хийсэн байгаа. Энэ талаар одоо яриач. Бидний хувьд бол ер нь хоёр шийдэл ерөнхийдөө одоо гаргаад ерөнхийдөө за нэг шийдэл нь бол одоо хоёр шийдэл маань ойлол ерөнхийдөө одоо баг 100% та дуусч байна. За эхний шийдэл нь болохоор одоо та бүхэн энд харж байна. Механик тоолрог нэг электрон тоолрог болох хэрэгтэй л доо. За энэ маань одооны та бүхний бидний гэртээ ашигладаг механик тоолрог дээр тусгай юм одоо электрон болгодог тоолор суулгадаг аахгүй суурил бол тусгай технологи. Тэгжээж бид нар нөгөө одооны байгаа механик тоолруудаа электрон болгоно. Бидний одоогийн шийдэл бол одоо усны электрон тоолор дээр тоолор байж байгаа. За энэ дээр бид нар энэ удирдлагын эмбед төхөөрөмж за ийм төхөөрөмж ингээд. За энэ бол одоо яг бидний манай одоо багш профессорууд хийсэн юм оюутнуудын маань хийсэн бүтээл байгаа. За энэ дээрээс энэ ус гүүхээр усны тоолрын мэдээллийг энэ төхөөрөмж маань тоолж аваад за энэ маань яаж юм гэхээр тухайн хэрэглэгчийн гар утас руу илгээж болно. Одоо сард нэг удаа ч юм уу тийм энэ халуун утасны тоолрын чинь хэмжээ тэдэн литр ус гарлаа гэд сард нэг л шийдэж чинь гэсэн үг. Өөрөөр хэлбэл ингээд чи байцаагч яах нь хэрэггүй болчихж байгаа. За тэгээ бид нар ерөнхийдөө энэ шийдлийг хийж байгаа бас сүүлийн үед гарсан нэг одоо технологиудыг ашиглаад дараагийн шийдлийг боловсруулна та бүхэн харж байна. Энэ шийдэл маань яах вэ гэхээр одоо айл болгон байгууллага болгон өөрийн одоо нөгөө Wi-Fi буюу утасгүй сүлжээтэй байж байгаа. Энэ хоёр дахь шийдэл болохоор тэр сүлжээг нь ашиглаад тухайн айл өөрөх одоо байгууллагын тоолоор үүдэн мэдээллийн төв рүү илгээ хийж байгаа. За тэгээд тэр шийдэл маань одоо энэ байж байгаа. Тэгээ одоо яг ажилуулад инглээр та процессын бас үзэгчтэй танилцуулаач те. За энэ болохоор бидний хийсэн жижигсүүлсэн энийг бодвол арай жижигрүүлсэн макет байгаа. Энэ маань болохоор за усны нөгөө ухаалаг тоолор маань энэ байж байна. Энэ болохоор одоо нөгөө помп гэж ярьдаг тийм ус сордог. Энэ болохоор помпоор энэ усыг сороод за энэ нөгөө тоолуураар дамжуулаад буцаага игээл циклж байгаа. Одоо од гэрэл докторийн хийж байгаа энэ одоо систем болвол эндээс мэдээлэлээ болвол нэгдсэн одоо сервер мэдээлэл рүүгээ бааз руугаа болвол 20 секунд тутам. Тий одоо бол 20 секунд. 20 секунд тутам мэдээлэлээ одоо дамжуулж байгаа. Тэгэхээр яг түрүүний хэлдэг шиг бид нар бол усны хэрэглээ магадгүй өнөөдөр бага байсан байж болно тийм. Маргааш их байж болно. Гэхдээ их байхдаа магадгүй одоо 13-аас 14 цагийн хооронд хэрэглээ яагаад өндөр байсан бэ гэдэг асуудлыг бид нар энэ датагаа хараад одоо мэдэж болох юм шүү дээ тийм. За урсгалын хурдыг энэ дээр харуулж чинь, литрийг харуулж чинь тий. Тоолуурын заалтыг харуулж чинь. За огноог нь харуулж чинь тий, он сарыг. Тэгэхээр энэ дээр бол ерөөсөө гар утсан дээр манай одоо иргэд маань өөрийнхөө одоо хэдэн литр ус зарцуулж байгаа, ямар одоо өмнөх сард ямар хэрэглээтэй байсан, энэ сард ямар хэрэглээтэй байгаа. Бүх мэдээллийг одоо минут, секунд, өдөр, хоног, сартаагаар авч болно. За эхний ээлжинд бол ухаалаг тоолуурыг бол нэвтрүүлэх юм шаардлагатай. За дээрэс нь бол бид одоо усны үн тариф дээр бол тодорхой хэмжээгээр эргэж харах нь зөвөө гэсэн ийм бол одоо бодолтой байгаа. За инновацийн шийдлийг бол нэвтрүүлэх гээд энэ гурван үндсэн одоо хэсэг дээрээс бол эхний ээлжинд одоо бид одоо задгаа усны хэрэглээтэй 92 мянган айл өрхүүдийн тоолуурыг бол тавих ийм болов шаардлага бол үүсэж байгаа. Тэгэхээр энэ ажлууд маань одоо цаашаа шат дараатаа ингээд үргэлжлээд ингээ хийгдээд явна гэж ойлгож байна. Бүх хэрэглээ ухаалаг сахин болж байгаа өнөө үед энэхүү ухаалаг тоолуурыг ашигласнаар усны зардлан сарвар бодитоор хэмнэх боломжтой бөгөөд хэрэглэгчийн тоолуурын залтыг автоматар татах, хэрэглэгч алсын зайнаас удирдах болон өөрийн усны хэрэглээний дэлгэрэнгүй мэдээллийг хянах, өмнөх сар эсвэл өмнөх оны мөн үетэй харьцуулан графикаар үзэх боломжтой болох юм. Хязгаарлагдмал хэрэглээх хязгааргүй хэрэгэлсээр байх уу?
Олон улсын жишгээр усыг боловсруулан дахин ашиглах нь бидний зайлшгүй хэвшүүлэх ажлын нэг юм. Тухайлбал ахын хэрэглээс гарсан бохир ус буюу саарл ус. Усыг сэвэршүүлж дахин ашигладагаараа Израиль улс дэлхийд тэргүүлж байна. Хуурай хэд хуурайвар амьсгалтай тус улс нь гадаргын цэвэр усны нөөц хомс боловч усны менежментээ сайжруулан олон томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг амжилттай хийж хэрэгжүүлснээр өнөөдөр нийт хэрэглэсэн усныхаа 90% цэвэршүүлэн эргүүлэн ашиглаж байна. Газар тариаланда ашиглаж байгаа усны 80% цэвэршүүлсэн болон борооны ус эзэлж байгаа туршлага дэлхийн хаанч байхгүй. Улаанбаатар хот гихтэл хоногт бол 200 мянган метр одоо куб бохир ус бол одоо цэвэршүүлээд одоо гаргаж байна. За энэ усыг бидний энд цэвэршүүлэхэд одоо томоохон нуурууд байгуулад ингээд буцаагаад энэ усаа бол эргүүлээд ногоон байгууламжийн услгаанд ч юм уу зам талбай услгаанд ашиглах, цаашдаа Улаанбаатар хотын усны аюулгүй байдлыг хангах, усан хангамжийг одоо нэмэгдүүлэх одоо чиглэлүүдийг ашиглах бол бүрэн болцоотой. За орон сууцны барилгууд, за энэ ахуйд бол одоо бидний саарл усны систем гэж байдаг. Шүршүүрээс угаал туураас гарч байгаа усаа буцаагаад бид нойлдоо ашигладаг ч юм уу ийм замаар бол уудаг одоо шүд угаадаг одоо цэвэр усаараа бол бид нар одоо шалаа угаах, жорлондоо татах, за машин угаах ч гэдэг юм уу ийм байдлаар биш. Усыг зөв зөвхөстэй ашиглахын тулд усны үнцийн үнэлэмжийг одоо нэмэгдүүлэх шаардлагатай байгаамаа. За тэгэхээр манай одоо Монгол улс шиг нойлдоо одоо цэвэр усыг одоо бочкиндоо татаж урсгадаг. За автомашин угаахтаа одоо цэвэр усаар автомашинаа угаадаг. За арьс шир ноос ноолуурынхаа одоо цэвэрлэх байгууламжтай бас мөн ялгаа байхгүй цэвэр усыг ашигладаг ийм улс орн бол одоо ер нь бол ийм орчин цагт 21-р зуунд бол байдгүй мэлээ. Тэгэхээр бид бол зайлшгүй одоо энийг цаг алдалгүйгээр хэрэглээндээ нэвтрүүлэх ийм бол шаардлага үүсэт байна. Тэгэхээр энэ дээр бол зүгээр биднэрт ямар шийдэл байна гэхээр эхний ээлжинд бол мэдээж одоо хуучны барилгууд дээр бол одоо энэ ухаалаг тоолуурыг бол суурлуулъя тий. Дээрээс нь энэ дээр бол шинээр баригдж байгаа одоо нийслэлийн орон сууцны корпорацийн шинэ төсөл, за бусад одоо энэ бүтээн байгуулалтууд дээр бол анханаас нь барилгын одоо зураг төсөл дээр бол одоо энэ саарл усны хэрэглээг нэмэгдүүлэх тал дээр бол илүү анхаарч ажиллая гэсэн ийм зүйлийг бол хийж байгаа. Тэгэхээр шийдэл нь ямар байна гэхээр ер нь бол одоо зойрын давхартай юм уу те эсвэл газар доор юм уу эсвэл одоо хаанч байдаг ямар нэгэн байдлаар одоо ийм том одоо safety tank байх гэдэг нь шүү дээ. Тэгэхээр одоо бид нар шүршүүрт ордог гар нүрээ угаадаг энэ усыг бол одоо дахиж саарл ус болгоод тэ босоо шугамарч гэдэг юм уу энийг дахиж одоо нойлынхаа усыг татдаг ийм одоо хэлбэрлүү шилжүүлвэл ямар вэ гэсэн ийм шийдэл ер нь олон улсад байдаг л да. Тэгэхээр яг энэ байдлаар одоо шийдвэрлэх боломж ер нь ямар байгаа вэ те. Тэгэхээр энэ дунд байгаа одоо яг таны ярьдаг саяын цэвэр усны хэрэглэн дээр тавих смарт хоолуурын системийг нэвтрүүлэх энэ санаа бол одоо яг манай хийгдэж байгаа энэ эко ногоон шийдлүүдэд бол бүрэн шаардлага хангаж байгаа ийм санал байна л да. Ер нь төслийн хувьд бол уялдаад ингээд тийм уялдаад ингээд явах ажиллах боломжтой. Одоо цэвэр усны хэрэглээний цэвэр усн дээр шинэ тоолуурын шинэ системийг нэвтрүүлээд дээрээс нь ахуйн хэрэглэнээс гарч байгаа усыг цэвэршүүлж буцааж саарл ус болгоод унданд биш ахуйн хэрэглээндээ хэрэглэх энэ технологи бол одоо Монгол улсад одоо зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай. Цаг хугацааны л асуудал. Тийм, нэн хугацаа алдалгүйгээр нэн төрөнд хэрэгжүүлэх, оруулах боломжтой инженерийн шийдлийн хувьд ч гэсэн хэрэгжүүлэх бүрэн болцоотой ийм тоолуурын шийдлэлтэй. Төлөвлөлтийн хүрээнд бол бид нар цаашдаа унд ахуйн хэрэглэнээс бусад хэрэглээг саарл ус ашиглах зарчмаар ийм хэрэгжүүлэх бодлого баримталж ажиллаж байгаа. Барилга анх барихад зургийн шатанд нь одоо жишээ нь босоо жугамтай тийм ээ бохир усны хоёр тусдаа босоо жугамтай доороо бага урны жижиг цэвэрлэх байгууламжтай буцаагаад нөгөө цэвэрлэгдсэн усаа бочкеруу дээш нь хүргэх ахаад нэг босоо жугам гэх мэтлэн ийм нүү шаардлагатай учраас энийг барилгын зураг төсвийн шатанд нь тусгуулад хийх боломжтой болчихж байгаа. За ингийн тулд бол мэдээж эрэг эрх зүйн байдал, хууль эрх зүйн байдалд бол өөрчлөлт оруулах, нэмэлт одоо стандарт дүрм журмуудыг бол боловсруулж шинжилэн гаргах зайлшгүй шаардлага байгаа. За энэ хүрээнд бол бид нар энэ ерхий төлөвлөгөөнийхэн хүрээнд тооцож одоо төлөвлөлтүүдийг хийж байгаа. Манай улсад саарл устай холбоотой тодорхой стандарт хууль журам байдаг ч төдийлөн үр дүнд хүрч хэрэгжихгүй байгаа юм. Шалтгаан нь иргэд аж ахуйн нэгж байгууллагууд
саарл усыг тогтмол ашиглахад тулгамдж байгаа асуудлууд байсаар байна. Тодорхойлбол эдийн засгийн хөшөөрөг байхгүй. Аж ахуйн нэгж байгууллагууд шууд хөрөнгө оруулалт хийхэд хүндрэлтэй. Эрх зүйн орчин боловсронгуй болгох шаардлагатай. Мөн баясаагчид аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийхэд хүндрэлтэй байгаа зэрэг асуудлуудыг нэрлэж болно. Олон улсын туршлагаас үзэхэд маш олон салбарт саарл усыг түлхүү ашигладаг. Ингэснээр цэвэр усны хомсдолд орохоос сэргийлж байна. Манай орондч мөн саарл усыг газар тариалан, ногоон байгууламж, гудамж талбайн цэвэрлэгээ урсгалгаа, ноос ноолуур, арьс хэр боловсруулах үйлдвэрүүд, хог хаягдал, дахин боловсруулах үйлдвэрүүд, ахуйн хэрэглээ, гал унтраах, уул уурхай, цахилгаан станц, барилга бүтээн байгуулалт, автогаалгын үйлчилгээнд ашиглах зайлшгүй шаардлагатай байна. Энэ жилийн хувьд бид нийтдээ нэг 239 автогаалгын төв нийслэлтүүд үйл ажиллагаа явуулж байгаа. За үүний нэг 34 орчим автогаалгын төв болвол за энэ цэвэр усаа хэрэглээд за түүнийгээ саарл ус болгон иргэн дахин хэрэглэх энэ үйл ажиллагааг хийж байна. За цаашлаад бид энэ үлдсэн 200 гаруй автогаалгын төвүүдийг бүгдийн саарл усны хэрэглээнд нэвтрүүлэх юм зайлшгүй шаардлагатай байгаамаа. За үүний тулд нийслэлээс холбогдох эрх зүйн бичиг баримтуудыг гаргаж журмыг батлуулж хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Нэг автогаалгын төв бол өдөрт дунджаар нэг 8 орчим тонн ус хэрэглэж байгаа. За ингээд аваад үзэх юм бол 239 автогаалгын төв бол ойролцоогоор нэг 1700 орчим тонн цэвэр усыг өдөртөө хэрэглэж байна. 34 автогаалгын төв бол өөрсдийнхөө санаачлагаар энэ саарл ус болгодог тэр төхөөрөмжийг байршуулад за энийг эргээд дахин хэрэглээд энэ цэвэр усыг хэмнэж болж байгаа юм чинь бусад угаалгын төвүүд ч гэсэн ийм боломжтой гэж үзэж байгаа. За цаашлаад энийг 5 үе шаттайгаар энэ эрчим хүчний салбар за энэ дулааны цахилгаан станцууд бол жилдээ 26 сая 424 мянган метр куб энэ цэвэр ус ашиглаж байгаа. За үүний нэг 18% буюу нэг 4 сая 769 мянган метр куб усыг бол дахин ашиглаж байгаа. Тэгэхээр энэ гэрээний хүрээнд энэ саарл усны үйлдвэр маань баригдах юм бол за энийг бас дахин 18-20% нэмэгдүүлж энэ нэг цэвэр усны хэрэглээг бол бас тодорхой хэмжээнд бууруулах боломжтой гэж үзэж байгаа. Ер нь бол яг Улаанбаатар хотод бол олон тулгамдсан асуудал байгаа тийм. Гэхдээ нэг тулгамдсан асуудлын нэг бол яалтчгүй цэвэр усны хэрэглээг багасгах энэ цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх асуудал дээр бол инновац технологийн шийдлийг бол зайлшгүй гаргах юм шаардлага байгаа. Манай газрын зүгээс бол цэвэр усны хэрэглээг багасгах тийм саарл усны хэрэглээг нэмэгдүүлэх за шинээр баригдж байгаа орон сууцны хорооллууд болон бусад аж ахуйн нэгжүүд дээр бол энэ саарл усны хэрэглээг нэмэгдүүлсэн дахин ашиглах технологийн шийдлийг бол судалгаа шинжилгээний ажилдаа ороод явж байгаа. Ерөнхийдөө бол яг 2030 он гэхэд бол энэ саяны барилгын салбар байж гин тийм бетон зурмгийн үйлдвэр байж гин за газар тариалан байж гин за бусад автомашин угаалгын газрууд арьс шир ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд гэдэг юм уу. Энэ үйлдвэрүүдийг үе шаттайгаар саарл усны хэрэглээнд нэвтрүүлж чадах юм бол саяны цэвэрлэх байгууламжаас гарч байгаа зулааны цахилгаан станцууд шилжүүлж байгаа усыг бол дахиж ашиглахад нэг 18-аас 20% багасна гэж штэ. Тэгэхээр дахиад энэ салбарууд маань нэмэгдээд ороод ирэх юм бол мөн ялгаа байхгүй 18-аас 20% магадгүй тэрнээс илүү усыг бол бид нэр хэмнэх ийм нөхцөл болцоо бол үүсчихэж байгаа. Ноос ноолуур угаах үйлдвэрийн үйлдвэрлэл засаг хэмжээний ус хэрглэж байгаа. Анх шатны боловсруулалт хийхэд бол ер нь Монгол хөдөө жоохон бүтээгдэхүүнээ бүрэн боловсруулалт хийгээд дэлхийн зах зээлд гарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм бол дэлхийн зах зээлийн бас нэлээд том өрсөлдөгч юм өрн бол байгаа. Ийм учраас бид нар энэ дээр нэлээд хэд хэдэн ноос ноолуур үйлдвэрүүдээ бохиросыг цэвэршүүлэх ийм технологийн шийдлийг бий болгосон юм аа. За энэ хоногт бол 60 тонн ус нэг ээлжиндээ бол 60 тонн ус хэрэглэнэ. За ингээд энэ 60 тонн усыг бид нар буцаад цэвэрлээд энэ байгууламжуудаар цэвэрлээд тэгээ буцаагаад эргүүлээд ашиглах өрн бололцоотой. За энэ дээр микрофлотацийн арга гэж бидний ярьдаг энэ аргаар бол ноос ноолуурын за мөн арьс ширний үйлдвэрийн махны үйлдвэрийн бохиросыг бүрэн цэвэршүүлэх бололцоотой.
Тийм учраас Монгол бол бас хөдөөж явах орн учраас, мал ихтэй орн учраас бол энэ бүтээгдэхүүний эцсийн одоо бүтээгдэхүүн болгоод усаа басаад эргүүлээд одоо бүрэн одоо ашиглах болцоотой. За лаг тунцыг энэ одоо лаг шахдаг фильтр пресс гэж машинаар шахаад бордоо болгоод одоо мөн одоо хөдөөж явахад ашиглах юм бүрэн болцоотой. Улсын хэмжээнд бол асар олон хэмжээний одоо махны үйлдвэр, аршилны үйлдвэр, анхшилтны боловсруулалт гэдэг ноос ноолрын үйлдвэрүүд бол байна. Энэ бүхэн дээр бол бид нар бохир усыг бүрэн цэвэршүүлж, буцааж эргүүлж ашиглах энэ технологийн шийдэл бол одоо бүрэн одоо бэлэн болсон гэсэн үг. Олон улсад усны зөв хэрэглээ саарл усыг бодлогоор дэмжин ажилдаг. Тухайлбал Япон улсад том хэмжээний барилга барихад саарл ус ашиглах шаардлага тавьдаг. Мөн саарл ус ашиглаж байгаа хувийн байгууллагуудад татварын хөнгөлөлт, бага хувийн хүйтэй зээл болох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Харин бүгд наримт Хятад улсын засгийн газар 2017 онд саарл усны тусгайсан тогтоол гаргаж, саарл усыг газар тариаланд ашиглаж байгаа хувийн аж ахуйн нэгжийг урамшуулах тогтолцоог нэвтрүүлсэн байна. Цаашид бид Ази Африкийн зарим орнуудын гашуун туршлагыг давтахгүй тулд усыг олон төрөлд ангилан дахин боловсруулж, эхний ээлжинд саарл усыг ашиглаж хэвших шинэ технологиг нэвтрүүлэх шаардлагатай байна. Тиймээс энэ асуудлаар ажлын хэсэг гарган ухаалаг тоолуурыг хэрэглэн нэвтрүүлэх, саарл усыг дахин ашиглах боломжтой аж ахуйн нэгж байгууллагуудыг тодорхойлон шат дараатайгаар хамтран ажиллаж байна. За ингээд нийслэлийн шинжилгээ ухаан үйлдвэрлэл инновацийн газрын зүгээс Улаанбаатарчуудаа цэвэр усныхаа хэрэглээг багасгаж, саарл усныхаа одоо хэрэглээг нэмэгдүүлэх тал дээр уриалга дэвшүүлж байна. Нийслэлийн иргэн бүр усны талаар мэдээлэлтэй байж, мэдээлэлээ мэдлэг болгон усны дуссал өрөө хэмнэн хайрлаж, хэрэгэлсэн усаа цэвэршүүлэн саарл усыг ашиглах үр хүүхдүүдтэй усны зөв зохистой хэрэглээний ач холбогдол хор уршгийг таниулах нь Улаанбаатар хотын усны нөөцийг сайжруулахад чухал нөлөө үзүүлэх юм.